Хүнс ногооны салбарын маркетингийн форум өнөөдөр болж өндөрлөлөө. Хүнсний ногооны салбарын оролцогч талуудыг нэгтгэх, зах зээлийн системийн тулгымцсан асуудлыг шийдвэрлэх, хамтын ажиллагааны суурийг тавихад форумын гол зорилго оршиж байна. Арга хэмжээнд Монгол улсын газар тариалангийн салбарын тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг Төв Сэлэнг Дархан гээд 12 аймгийн төлөөлөл мөн Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүргийн 60 орчим хүнсний ногоо тариаламжтын төлөөлөл оролцсон юм а. Мөн эдийн засгийн ашигтай хүнсний ногооны бизнесийн боломжууд сэдвээр илтгэл тавигдлаа. Энэ жил 4 сараас эхлээд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол ногоо төсөл хэрэгжиж байгаа. За энэ Монгол ногоо төслийн гол зорилго бол Монголд хүнсний ногооны шинэ нэр төрөл, шинэ сортуудыг нутагшуулах, ногоочдод мэдлэг мэдээлэл олгох, шинэ техник, технологи эзэмшүүлэх байдлаар хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортын хүнсний ногоог бууруулах гэсэн гол зорилго тавьж ажиллаж байгаа. Форумын үр дүнд хүнсний ногооны салбарт тэр дундаа хүнсний ногоо тариаламжтад тулгамдж буй асуудлыг оролцогч талуудтай хамтран шийдвэрлэх, эх орны тарьж ургуулсан эрүүл хүнсний ногоог олон нийтэд боломжийн үнээр баталгаатай сувгуудаар дамжуулан худалдаалах хамтын ажиллагааны суурь бүрдэж байгаамаа. Мөн салбартаа хийж бүтээх ажил нэг шатаар ахлаа гэж дүгнэлээ.